За удаа нь одоо тийм ээ арлын Японоос одоо жижигтай нэгэн кейсийг та бүхэндээ хүргэхээр одоо бэлтгэж байна. Булнан тэмдэглэлээ өргөжлүүлэн та бүхэндээ өргөж байна. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл бол хүний нүдэнд харагдахгүй тийм ээ нэг айлын хөшгөний цаа, нэг айлын цонхны цаа ингээд их хүчирхийлэл явагддаг байхгүй. Тэрийг нөө өсгөжүүд нь гадагшаа хилж чаддгүй. Тийм тохиолдлууд маш их байдаг. Тэгээд маш олон өсгөжүүд маш ханддаг. Тэр 16 наснд даваа ирэхэд тэр хоёулаа 17 дээр ёо ээж авчихсан. Тэр хүмүүстэй ингээд сайжтаа айгуу сайн халамжтай нөхөрөө тэгэл хүмүүсээ гараа онгоцтой хэвээр манай хамаа алын төлөвлөмж одоо тэр ийм том гэдэг хамаа зоттой дөрөвтөөс яаж чадахгүй ингээд гिचэд тэрэл тэр баа ёо балконхаа шилжүүлж хаглал тэр тухайд чи одоо интернет гэж байдгүй тэгээд нөгөө ийм карт аваад мөнгө төлөөд Монгол руу ярьдаг гэсэн. Тэгээд тэр картыг яагаад хадам мэдрэг ярьдаг байхгүй юу? Амаа одоо гэдэг яг хөөж гэсэн. Тэгээд чиний хаалт чамайг яаж чадахгүй миний охин сайхан усанд орчих гэдэг. За тэгэл түүсник чигээр тэгэл загсаад. Тэгээд нөгөө найзууд нэрээд найзтайгаа гурмаартай нэмээд найзтай ирэл ингээл тэр чинь ингээл гой нарийн царайлээ. Тэгтээ найзууд ингээл бүжлээд тэгэхээр мамаг хардаад чи наадтайгаа салтанлаа гэдэг. Би юу ч олоо юу бүжлээ. Намайг зодоод тэнийг балтаа маг цус нүцэндээ хараад тэгээд яхад би ингээд авартаас намайг туслаач гэж яхлаа туслах юм байдаг юм билээ. Тэндээсээ би гараад ээж автай хэлээд тэгээ намайг шууд нэг хүчирхийлэлсэд хамт гэдэг хандаад зурмаар ярахаар ер нь их гомдолтой байгаад шүү дээ. Намайг зодддаг байсан, хүчирхийлдэг байсан. Тухайн үед би ингээд гар утас байдаг байсан болохоор баримтжуулж өрөөсөө юм байдгүй. Тэгээд та яг тэр хүн тандаж өрнөг юу хийлэхээр нийгэмд байгаа яг тань шиг энэ амьдралыг бас туулж яваа бүсгүүчүүдс байгаа шүү дээ. Би одоо нөгөө тэрнээс хааш нөгөө нэг юм эрх хүнд итгэл болсон гэдэг юм. Германаас ирсэн гэж яахлаа. Хүүхнүүд аюу зүгээр л гэдэг. Ер нь хөөхөмсөг. Өөрөө ч хөөхөмсөг хүүхнүүд just айгуу ингээд мөнгө төрхтэй өмсөг яадаг ч юм зүгээр л бодгоо. Тэгэл гараал орж ирэхээр Германд нэг өмгтэй цаг байна. Энэ олон оролт хийсэн байна. Тэгээд хоёр гар утсгүй байхлаар чи гэлөө заалгана. Тэгээ одоо хоёр хэдэн жил хамт амьдарсан? Тэр чи 17-8 жил танилцахтаа 3 хүүхэдтэй болсон. Тийм. Тэгээ 3 хүүхэдтэй болоод ингээд саллаа. Гэр бүлийн гадуур харилцаа өсгөөд өөр эмэгтэйтэй суугаад амьдраа явсан тий. Тийм. Тэгээд яхад битэрийн нөгөө нэг тухайд гэр орнд хэрвээ ч яасан ингээд яачсан сайнч модтой байсан. Тэр шөнө унтчихад заалгаад одоо тэр суудсан байгаа их нар нь. За. Заалгаа тэгсэн чинь нөгөө нэг ингээд би нойрмог болохоор тэгэл юм яриад тэр хиймээ рүү хайр ингээд яагаад тэг мэдээж хэрүүл уралдаад шөнө 3 цагт эмхтэн ямар хэн ч уурлаас яасан юм хөдөө эмхтэн заалгаад тэгээд хэрүүл болоод салжсэн. Тэгээд салжихад манай баг хөө 20 хагастай байсан. Тэгсэн чинь тэр хөөхөөр өөрөө тухайн өдрөөс салаад байсан. Хүүхэд нь манай хүүхдээс битүү гэхээр хагастай. Тэгэхэд би одоо батхлаараа ингээд төрсөн эмхтэй хүн чи одоо ингээд даяалан жоох хүүхдтэй ахлаараа юу ирэх хүнтэй татна харилцаанд бараг ирэх хүнтэй бараг хатаас нөгөө баттай байсан болчих. Тэгээд салгаа явцсан. Таны нэр дээр ирсэн компанийг одоо хууль бусаар таны оролцоогүй өөрийнхөө нэр дээр шилжүүлж одоо бусад руу шилжүүлсэн гэдэг зүйл тэр ямар учиртай? Тэр тухайд нэг компани ажиллуулсан манай хүн захирал гэдэг үсээ. Тэгээд тухайд нөгөө төрийн албанд ороод
төрийн албаны орсон хүмүүс чинь хувийн аж ахуйн нэгжтэй байх ёсгүй гэдэг. Тэгээ автоматар нөгөө миний нэрээр шилжтэй нөгөө компани захиална болоод тэгээ дараа нь тэр төчөөр юу гээд лавлгаа ингээ асуух гэсэн чинь миний нэр байхгүй болсон байна гэдэг. Тэгээ тэр чинь уул нь ингээ аливаа юм яхлаа нөгөө компани захирлынхаа гарын ус юмсан шийд гарганд тийм байхгүй болсон байсан. Тэгээд ер нь их олон юм намайг ингэж авсан байдаг. Одоо салсан мөсгөө маань одоо 3 хүүхдтэйгээ уулзаж чаддгүй хүний нутагт тийм ээ ажил хийж төрүүлсэн байраар амьдарч байгаа. Энэ одоо 3 хүүхдийнхээ ээжэд ерөөсөө тустай үзүүлдэггүй. Тэгэхээр хүүхдүүдээс хол хүний нутагт байгаа эмэгтэй мэдээж зовлон ямар ах ойлгомжтой. Тэгэхээр энэ зүйлүүд дээр хандаж хэлэхэд яг юу гэх гээд байгаа юм бэ? Би бусдын зовлонгоос олондоос дэлгэхээс илүүтэй бас олон сургамж одоо мэдээж хүмүүс маань энэ кейсүүдээс авч байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд дээр одоо тэтгэмж тогтоосон бол тэтгэмжээ ядаж өгчмөр байна. Тэгээд олонний танил гэхээр хууль бус зүйлийг хийгээд яваад идэг зүйл гэж байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүд дээр би чааш та энийг бол бүр хөтөлбөр нэвтрүүлэг болгох түвшний ер нь бол хийх гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд чааш-чааштай олон төрөг. Тэгээ тухайн хүмүүс хүртэл хүний гомдоож 3 сайхан өрөөний ээжээс нь өмчрүүлсэн энэ үйл ажиллагаа өргөх цагийнч болсон бүрүүлнэ гэж би бодож байна. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бас бидэртэй бас яриа өгч тийм ээ хамт одоо Япон улсад одоо миний одоо булаан тэмдэглэлд оролцсон бод танд маш их баярлалаа. Үр хөвгтгөө хань ижилгүй хүний нутагт ингэж амьдрна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан энэ зүйлүүдийн ард энэ нэвтрүүлгийг бол гаргана гэдгээ одоо та бүхэндээ хэлмээр байна.